Орсон юм уу? Викенд дээр яриад байна шүү дээ. Аа зү. За. Ах ч гэсэн ард нь ороод огчгүй дөө. Бид дээр Аа за. Сошиалор сайн бомбөгдөхгүй бол 1000 эндээ зогсоод нэмэргүй л дээ. Сошиалор сайн бомбөгдөхгүй. Яраа өөрөө их. Атын тоо хамгаа тэгээд яраа. Энийг хамгаа. Тийшээ гүр барих хэрэг байна. Гүр зам. Одоо энэ чи утгагүй гээд гүр барих гэж олж байна. Олгүй болчих. Бат ширгээд байх. Энэ хэсэг рүү гадрах чинь. Нэг заргамжтай мэдээлэл авч бодис сурагч нөгөө юм та бүхэнтэй хатан туулаа хамгаалъя гэх одоо иргэдийн жагсаал дээр шууд дамжуулга өргөхөд бэлэн болоод байна. За сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр ер нь нийт хичнээн хүн цуглуу бас одоо туулын хурдны замыг эсэргүүцэж жагсаа шүү дээ. Яг залууны хувьд үзлүүд. За энд нийт өнөөдөр нэг 200 гаруй хүн цугласан юм байна. За тэгээ би ер нь бас ирээд удаагүй байна. За тэгээ ерөнхийдөө энэ туулын хурдны замын төслийг бол ерөнхийдөө хурдны замын төслийг бол эсэргүүцээд байгаа юм бол байхгүй. Мэдээч хэрэг хамгийн гол нь одоо бидний яг Улаанбаатар хотын иргэдийн усны нөөцийн одоо ундраг болсон яг энэ туул гол дээгүүр энэ олон багнуудыг тавиад энэ засмал зам тавьж байгааг бол эсэргүүцэж байгаа. За мэдээч хэрэг одоо ингээд за хүмүүс иргэд бол хоёр талтай байх шиг байна. Зарим тал нь бол одоо ингээд хөгжлөө бодоод гүүрээ тавихад хамаагүй гэж байх шиг байна. Гэхдээ энэ гадны орны жишээнүүдээс харах юм бол ерөөхдөө өмнө нь 1900 оны үед одоо 1990-ад 80-ад оны үед Солонгос тэгээд энэ Австрали бусад орнуудад байрсан гүүрүүдэд нурааж байгаа юм жишээнүүдийг интернетээс бас судалж үзлээ. Ерөөхдөө тэднийг ол буцаагаад нураасан байдаг юм байна. Яагаад гэх юм бол энэ бургаснуудыг эхлээд хятад тэгээд энд байгаа энэ экосистемийг байхгүй болгоно гэдэг бол нэгдүгээр хамгийн буруу үйлдэл байгаа. За мэдээч хэрэг энд хүмүүсээс гадна олон төрлийн ан амьтад усны шувууд, загас чарахай гэдэг өөрсдөө амьдрах орчинд бүрдсэн газрууд дээр одоо ингээд барилгын ажил явагдаад эхлэхээр тухайн одоо тэр орчинд амьдарч байгаа загас чарахай амьтад хүртэл одоо амьдрах ямарч боломжгүй болно. Нэгдүгээрт одоо манай туул гол бол одоо тул загас магас гэдэг маш олон төрлийн загаснууд байдаг ийм онцлогтой гол шүү дээ. Тэгээд энэ гол дээр одоо газрын ухаад ингээд эхлэхээр тэн дотор байгаа хайргуудыг мэдээж байхгүй болгон лаг шаварнууд гарч ирнэ. Тэгэхээр энэ загасны өндгөө гаргах орчин, загасны одоо үржих ямар ч тийм нөхцөлгүй болж хувирж байгаа. За тэрийг дагаад усны шувууд бол байхгүй болно. Тэрнээс гадна одоо энд та нар өдөр бичлэг дээр харсан байх хүмүүсийн лайв дээр халуун хүртэл байгаа тий. Тэгээд энэний хажуугаарч нөгөө бидний гүйлдэд байдаг нэг үнэг шиг хярас байдаг шүү дээ. Хярас зурм гэдэг энэ амьд төртлөө бүхэлдээ амьдрах орчин сүйдэн гэсэн үг. Тэрнээс гадна туулын одоо дээгүүр нь хурдны зам тавина гэдэг. Дээгүүр нь тавьчихаар ямар асуудал үүсэх вэ гэхээр одоо би бол ингээд интернетээр судалж үзэнгүүт дээгүүр нь ингээд зам тавьчихгууд тэрэн дээр байнгын автомашины тос одоо автомашин чи зам дээр чи дандаа бохирдолтой байгаа шүү дээ. Янз бүрийн тэгэн тээврийн хэрэгслүүд явж байгаа учраас тэдгээр тос бохирдлууд тэр чигээр гол руу ордог. Тэгээ яаж орох вэ гэхээр 100 болоод бороо орно. Бороо орохоор тэр дээр тогтсон бохирдлууд шууд одоо туул горол руу цутгана гэсэн үг. Энэ экосистемийн одоо тэр чигээр нь одоо бохирдуулна. Тэнд байгаа ахиж нөхөн сэргэхэд маш их өндөр зардал шаардах юм болох гэдэг юм аа. За тэрнээс гадна зөвхөн энэ туул гол маань одоо манай сэлэн мөрөнгө лөө зутгадаг олон салаа голуудын их болдог ийм гол байгаа. За тэгээ энэ туул голын тодорхой хэсэг нь ингээ бохирдоод ирэхээр доошоогоо үргэлжлэх одоо экосистемд буцаад дагаад сөрөг нөлөө үзүүлнэ мөн одоо маш олон багнуудыг одоо энэ гүүрнүүдийг ч гэсэн харж байгаа бохтой амар олон том багнуудыг тавиад ирэхээр гүүрнүүд тийм багны орчимд чи одоо юу үүсэж байгаа гэсэн үг. Нэг өсөндөө урсцсан нэг хэсэгтээ хурдтай болоод хүчтэй болоод нэг хэсэгтээ тогтонг болоод ингээ урсац өөрөө ямар нэг яг хэвийн голдролтой орохгүй болоод ирэхээр тогтсон хэсэгт удаан урсцтай ус ингээд явах болоод эхэлж байгаа хэсгүүд дээр ерөнхийдөө одоо энэ бохирдол айгүй их үүсэн. За тэгээ гол өөрөө аяндаа ингээ өвчөж эхэлнэ. За тэгээ энэ бол ирээдүйд одоо бидний ирээдүйн хойч үед нүүрлэх хамгийн том аюулаа. За тэгээд энэ өнөөдөр ингээд маш өндөр өртгөөр босож байгаа энэ юу байгаа хурдны зам байгаа. За тэгээ энэ хурдны замыг өнөөдөр бид ингээд тавиулчлаа гэж бодоход ирээдүйд
энэ одоо голоо буцааж нөхөн сэргээхийн тулд энэ урдны замыг тавьж байгаагаас 3-4 дахин өндөр өртгөөр дахиад голыг байгалийн нөхөн сэргээх ийм зардалтай болох юм бэлээ. Тэгээд энийг бол бас ингээд хүмүүс мэддэг хүмүүс нь бол мэдж байгаа бах. За тэгээ эргэн үнийхээ хувьд бол би өнөөдөр энд одоо өөрийнхөө үжил бодлыг илэрхийлэх гээд ирсэн байгаа. Бас энэ туулыг одоо ингээд шугууг одоо ингээд устгаж байгааг бол эсэргүүцэж байгаа. Бас давхар дээрээс нь энэ туулын бургасыг одоо хөгшрөөд муудаад өтсөн гэж яриад яваад ах шиг байлаа. Тийм бол байхгүй. Энэ гол дээр чинь бол одоо би хүүхэд байх цагаасаа ирээд энэ голын чаага хөвөн дээр тоглоод залуу насаа энэ дээр чи ингээд зугаалаад хүмүүсийг өнгөрөөгөөд явж байгаа. Тэ хүмүүс маш олон хүмүүс энд чи 100 болохоор хүүхдүүдээ салхилуулад ингээд явдаг газар. За энийг бол ард иргэд мэдж байгаа. Ямар ч энэ туулын буургас өтөөд муудаад ийм болсон юм бол байхгүй. Мод бургасаас идэж 100 болохоор ногоон одоо навч дэлбий гардаг. Тийм яг үнэ. Одоо ерөөхдөө бас нэг яг анхааруулжтай юм. Хүмүүс ингэж байна л да. Би бол одоо ингэ сошиалор маш олон төрлийн мэдээллүүдийг хоёр талаас нь ингэ харж байна. За тэнгүүт одоо ингэ гадны том одоо далаад гарцтай орнуудын эсвэл том мөрөн дээгүүр тавьсан замуудыг жишээ болгож тавиад гадны улс орнуудад ингэ тавьчаад хахад манайд яагаад тавьж болохгүй байгаа гэсэн ийм асуудал яриад байгаа. Гэтэл чи одоо тэд нар маань одоо гадны улсууд чинь бол тэр усны нэгдүгээр цэнгэг ус тавьж, хоёрдугаар тэд нар чи далаад гарцтай учраас ихэнх нөөц нь одоо усныхан нөгөө нөөц нь далаагаас ихтэй байж идэг. Тэгэхээр тэд нар чи ширгэх ямарч болцоо байхгүй байхгүй. Манайх бол ингээд 10 далаад гарцгүй. Дээрээс нь манай голгоор одоо энэ туул голын хэмжээ чи өсрөөл энэ хоёрын хооронд нэг 800-900 метрийн өргөнтэй л байгаа. Хамгийн өргөндөө. За тэрнээс одоо энэ нэг 200 гаруй метр нь л өргөнд гол урсж байгаа шүү дээ. За одоо энэ урсч чинь бол одоо 2000 миний санаж байгаагаар 2014 онд би 100 энд голын ирэг дээр ирэхэд хамгийн өндөр түвшинтэй буюу одоо тухайн үед ирэг дээрээ бол миний ингээд би усанд ороход намаа ингээд давж исэн. Тим үйл байсан. Одоо тэрнээс хойш 10 гаруй жил өнгөрөхөд дахиж тим түвшинд ерөөсөө хүрээг байхгүй. Одоо туул жил болгон ингээд усны одоо түвшин нь багасаад байгаа. За тэгээ одоо ингээд харах юм бол бид нар ингээд цагаас нь ороход одоо бидний шаагаар татахаар үгүйтэл болж байгаа ийм гол шүү дээ. Тэгээ эндээгээр энэ олон барилгын ажлууд яваад тэгээд одоо энэ Намадруудын ундны усын нөөцөд нөлөөлөхгүй гэх баталгаа яг байгаа юм. Байгалийн үнэлгээ авсан гэсэн бол аваагүй байсан. За ер нь нөлөөлөхгүй гэж хэлнэ гэдэг бол өөрөө жоохон өрөөсгөл ойлголт баг. Мэдээж хэрэг 100% нөлөөлнө шүү дээ. Тэгээд бид нар чи эндээс ундны усны их үүсвэрээ авж байгаа. Тэгээд нөлөөлөх нь тодорхой асуудал. Зүгээр тэр нөлөөллийг одоо хүмүүс баг байна, их байна гэж маргалдаад байх шүү, тийм ээ. Тэгэхээр миний бодлоор бол энэ бол одоо ингээд бид нар зам тавьчих болно. За тэгээд тэр зам дээгүүр ингээд машин тэргүүд явна. За ирээдүйд энэ туул гол маань та нар одоо харж байгаа бол дунд голыг харж байгаа, сэлб голыг харж байгаа. Өмнөх жишээнүүд нь гүүр тавих биш зүгээр л халах тавихын төдийд бас одоо баг урсгал нь хичнээн метрээр нарийнсан. Харин тийм одоо тэрнээс гадна одоо энэ зам дээгүүр одоо ингээд гол дээгүүр гүүр тавиад ирэхээр нөгөө усны урсц чинь тодорхой биш болоод эхэлнэ. Тэрнийг дагаад бас үерийн эрсдлүүд нэмэгддэг юм байна. Энэ олон улсын жишг одоо жишээнүүд одоо түүхүүд байдаг юм байна шүү дээ. За тэгээ бид нар бол одоо ингээд байгальд айгүй хайргүй хандах юм бол ирээдүйд одоо буцаагаад нөгөө байглаасаа бид нар ч үүр шимийг авч амьдарч байгаа энэ экосистемээ ингээд сүтгэж юм бол тэрийг нөхөн сэргээх гэж асрах зардал гаргана л гэж хувийнхаа бодож байна. За ойлголоо. Мөн бас өнөөдөр нийт хичнээн хүмүүс цуглав тийм ээ. Тодорхой бас одоо иргэд бүгд нийт одоо жигсаалт нийт хичнээн оролцсон. За би тэр тоог нь сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн маш хаан уул дүүрэг ерөнхийдөө иргэд бол идэвхтэй аягүй олноор оролцсон. За би хаан уул дүүргийн иргэн Сэржмэдэг гэдэг хүн байна. Бид нар бол одоо ингээд зайсангийн гүүрэн дээр зогсож байна. Туулын хурдны замын төслийн ажлыг би бол дэмжихгүй байгаа. Яагаад дэмжихгүй байгаа вэ гэхээр байгаль их дэлхий одоо энэ экосистемээ тэр чигээр нь бид нар одоо устгана гэсэн үг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө дэлхий хаашаа явж байна уу гэдгийг ерөнхийд нь бас ингээд бодож үзэх хэрэгтэй. Дэлхий хаашаа явж байна уу? Эко тий байгаль дэлхийг хамгаалах те яаж одоо байгаль дэлхийгээс сэргээх үү? Энэ чиглэл рүү явж байна. Гэтэл бид нар эсрэг зүг рүү нь явж байна. Монгол улс те гаргаж байгаа тогтоож шийдвэрүүд нь ингэж байх үед бид нар бол маш их бухимдаж байна. Тэгээд 7 хоногийн турш бид нар болоод одоо энэ төсөл яагаад ингэж одоо гарч ирэх болов? Одоо ингээд судалгаа нь юу байна? Тийм ээ, техник эдийн засгийн үзүүлэлт нь юу байна? Байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна? За тэр компани шалгарсан компани нь одоо ямар компани бэ? Тэ
тэр талаар бид нар бүгднгийн одоо ингээд одоо судалж үзлээ шүү дээ 7 хоногийн турш. Гэтэл бол ямар ч үндэслэл байхгүй. Эрдэмтэн мэрэгдийнхаа үгийг сонсохгүй, ард түмнийхээ үгийг сонсохгүй ийм одоо болсон байж тээ. Тийм учраас бид нар бол энэ төслийг бол дэмжихгүй байгаа. Энэ туул гол маань Улаанбаатарын иргэдийг усны нөөцөөр ганц хангадаг, одоо байгаль одоо агаарын ганц шигшүүлдэг одоо ийм гол шүү дээ. Бидний одоо эко тий ганц үлдсэн энэ голыгоо бид нар бол маш их хамгаалах хэрэгтэй юм аа гэж одоо үзэж байгаамаа. Таны хувьд бас өглөө хэдэн цагийн үед өнөөдөр хичнээн цагийн турш одоо жигсаал өнгөрсөн. Би 12 цагт гэсэн 12-оос 12 өнгөрөөгөөд эдрийн араас алхлаа. Тэгээд юуны Ярамгийн гүүр хүртэл явлаа. Тэр кемп байгаа. Тэнд бургас мод хядсныг үнэхээр аимшигтай. Хүн хоёр нүдэрээ үзчихэж л мэдэрлээ. Үнэхээр амар байна. Энэ гүүр баригдахгүй. Энэ туул гол гүүр баригдахаас өмнө байхгүй болно гэдгийг л би мэдлээ. Одоо бол ерөөсөө та нар Нямбаатараа гүүр барьсны хэрэггүй тэртээгүй энэ туул гол чинь байхгүй болж байна. Байхгүй болж. Тэгэл 200-300 метртэл ингээл юу голыг ингээд дунд нь тастаад машин том гүүрүүд ингээд юунууд хаалт хийгээд ингээд тавьдсан. Гэхдээ ямар муухай сэтгэлгүй юм бэ? Бидэрт байгаа л энэ штэ. Бидний амьдарч байгаа ганц бид нар агаар усгүйгээр хинч амьдрахгүй. Хэдэн сая төгрөг өгөөд өнөөдөр бид нар тэрврээд яаж амьдрах усгүй бол. Бид нар үр хүүхдтэй үлдээх. Миний хоёр хүүхд энд манай хүүхдийн хэнд амьдар байдаг. Энд байнга туулгалаар ингээд яваад ингээд хөрх агаар салхинд гараад ингээд сайхан явдаг. Үнэхээр харамсанмаар байна. Харамсалтай байна. Одоо тэгээ болиоч нэгэ зогсоогооч гэж хэлмээр байна. Гэхдээ энэ зам гүүр барих өчнөө барьж болно штэ. Ямар төвжрэлтэй ямар байгаа байлээ бүгд харж байгаа. Яаж ч гүүр барьсан боломж байна. Ганцхан туул голын юм дээр туул голоор юм дайрж битгий гүүр барьж л гэж хэлэхээр байна. Тэгээд энд хятад орж ирээд хятад яаж үнэхээр монгол хүн бол тэгж энийг хийхгүй. Ийм үйлдэл хийхгүй. Ямар ч монгол хүн байсан. Тийм учраас энэ хятад хийж байгаа гэдэг нь үнэн байна. Тэгээд дандаа шөнөөр хийдэг гэж байна. Яг тэрийн үзэл тэр кемп мемп гэн тэр талын очоод тэрийг харах юм бол үнэхээр аймараад хүмүүсээ бүгдээрээ ирж харцгаа бид нар нүдэрээ үзэж харцгаа. Тэгээд бидэрт ирээдүйд ус маань хэрэгтэй шүү дээ. Агаар маань ус маань л хэрэгтэй. Бид нар ямар ч ядууч амьдарч байсан, баян тарханч байсан бид нар усгүй бол энэ амьдрал байхгүй шүү дээ. Ингээл зогсно. Тийм учраас усаа ганц байгаа хатан туулгалаа хамгаалж бүгдээрээ нэгтцгээе. Бүгдээрээ л ухаантай хүмүүс энэ Нямбаатар хийж байгаа ажлаа Монгол хүний сэтгэл зүрх гэж тусаар нь Монгол цус урсч идэг юм бол энийг бас бодохоор өөртөө ч гэсэн ирж хараа байлгүй дээ хараагүй ингээ юм хийлгэж идэг юм уу. Тийм учраас энийг зогсоогооч энэ ажлаа ер нь болооч л гэж хэлэхээр байна. Өөр хагаарч тавьсан байж бодно ганцхан энэ туулгаар дээгүүр битгий гүр тавьчих л гэж хэлэхээр байна да. За ойлголоо. Таны хувьд нь одоо бас тохон жигсаалт хэдний өдөр нэг дуу иргэдийн хувьд нь одоо ерөөс Улаанбаатарын ундны усны нөөц болон туулгал дээгүүр нь туулгалын урсгац багсан улам нарийнснаг одоо эсэргүүцэж ирэх юм. Таны хувьд бас ямар үзэл байна? Анх нь амралтын өдөр ингээ хүүхдүүдтэйгээ явж байгаад ер нь нэг харъя гэж одоо ирсэн чи бас гол халмаар л бургаснуудаа зүтлээд хайдсан байна. За миний хувьд бол зүгээр яг юу талаас нь гүүрэн маань одоо энэ ажил маань эхлэхдээ яг бүрэн гүйцэтгэгч өрөмт нь гарсан уу тий зөвшөөрлүүд нь гарсан уу дүн шинжилгээнүүд тий хийгдсэн үү хийгдээгүй байхад нь одоо ингээ ажил нь эхлээд явж байгаа гэн зөв юм болов буруу юм болов гэдэг дээр нэг юм бодол байна. Хоёрдугаар яг энэ хурдны зам нийслэлчүүд бидэнд хэрэгтэй болов тий малахаас хоёрлоо явах хурдны зам байх нь шүү. Тэгэхээр нийслэлчүүд хурдны зам дээр явж үзхийн тулд налах руу яваад одоо ингээл явах юм шиг байна. Тэгэхээр ямар улсууд энийг голцоо ашиглах вэ гэхээр Зүүн аймгийнх нь Баруун аймаг руу явбал энэ зам маань хэрэг болох нэ. Тэгэхээр заавал нийслэл дундуур байх шаардлага ер нь байсан болов. Өөр одоо бас гадны нэг жишг одоо Богоон зам дээгүүрээ дээр тавьсан. Тий, тэр чи одоо Орос ах нар айга болохгүй гэсэн гээд Нямбаатар дараа тэгжэл ах шиг л ер нь эцэст энэ манай нийслэлээс гаргасан иргэдийн хурлын тэргүүлэгч одоо биднээсийг төлөөлж байгаа юм маань
хүмүүс маань ер нь энэ дээр хэр хариуцлагатай хандсан юм бол нөгөө хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэдэг шиг нийслэлчүүдийн өмнөөс өдөр арай л бас хариуцлагагүй хандсан юм болоо да гэсэн ийм бодол төрж ийн. Тэгээд өнөөдрийн цугларсан улсууд ихэнх нь шүүх мөхөд нэхэмжлээ гаргаад явна л гэж ах шиг байна. Тэгээ ер нь бол нийслэлчүүд бидэрт туулгал маань хэрэгтэй болов, хурдны зам маань хэрэг болов, болох юм болов, үнэхээр энэ түгжилт маань нөлөөлөх болов, нөгөө нэг хурдны замаасаа бууж байгаа багалзуу замнууд маань түгжил гацаан дээрээ бүр нэрмэс болчих хэвтэй гэж бас санаа зовоод байна. Тэгээд байгаль орчных нь яг мэрэгжлийн хүн биш болохоор туулгалт хэрэг сөрөг бол яах бол гэдэг талаас нь ах нь бас сайн мэдэхгүй зүгээр ер нь хурдны зам нийслэлчүүдэд хэрэг болох болов болвол энэ хойгуураа ч юм уу урдуура богдуулынхаа замыг сайхан өргөсгөхөд хурдны зам болгочвол яасан гэсэн бодол бол байна. Хамгийн гол нь энэ нийслэлээс гарсан иргэдийн хурлын төлөөлөгч нар маш хариуцлагагүй юм шийдвэрүүд гаргаад байна даа л гэсэн бодол байна. Үүндээ манай төр засаг маань бас анхаарат алдаагаа бас баг дээр нь засчвал уулна болчих гээд байгаа байхгүй. Энэ дэлхийд дээр чинь зөвхөн хүмүүс амьдрдаггүй бас энэ одоо гол гол загас гэдэг амьд битүү зөндөө байгаа. Эднэр одоо устдах эрсдлүүд тийм ээ бүр нэг бүхлүүд нэг загасны нэг одоо нэг төрөл устдах юм билүү. Иймэрхүү эрсдэл бас байж магадгүй. Саяны одоо жигсэж байгаа хүмүүстэй үзлүүд л л да. Энэ тал дээр. Тий. Өнөөдөр ингээд булгаад хайцсан моднуудаар явсан чи зөндөө шууны өрнүүд. Шууны тий. Хүн амьдрахгүй маш олон шууны өрнүүдийг зүгээр хэмгчээ хайцсан маш их моднууд бургасууд зүрхт хаваалга хайцсан. Энийг одоо нууц цааны газар уулзал шатаах л байх гэж болсон бодолтой. Тэгээ нийслэлчүүд нь ирээдүйн одоо юусэн моднуудыг одоо ирж харцгаагаараа дараа чи одоо энэ хатан тулаад ингээд аврыг гэсэн хөдөлгөөнд нэгдээрээ ялангуяа залуучууд маань сайн оролцоороо одоо нөгөө ах нь одоо 5 хүүхэдтэй л дээ. Их нэртэйгээ анх ингээл болцол тулгаалаа эргээд явж исэн чи одоо тэгээ ер нь дараа чи 5 жилийн дараа залуучууд гүүрэндээ гурал явах юм уу тийм ээ. Нэмэл нэг ногоон эко байгууламж байгуулахгүй мөртлөө яг ингээд байгаа ногоон байгууламжаас эвдэх гээд байна гэж яриад байна. Эвдсэн байна. Бүр амар эвдсэн байна. Одоо ингээд ер нь баг 1 хоног 2 хоногийн дотор ер нь ингээд дуусгах юм шиг шүү дээ. Шүн ажлаа одоо мөчнүүдээр бүгдэн дээр нэм тацгнууд уйцсан байна. Бодвол нөгөө ах моднуудаа бүгднийг тэмдэглэсэн юм шиг үйл. Тэгээ хамгийн гол нь эн чинь 7 сард энэ маа батлагдсан гэдэг аль хавраас эхлээл хятад хүмүүс ирээл хэмжилт хийгээл зураг аваад яваад исэн гэсэн энд нэг ойр орчмын айлуудын улсууд тэгж ярьж байна. Тэгэхээр ер нь л энэ нийслэл иргэдийн хурлаас гарах шийдвэр гарахаас нь өмнө эднээс аль хэдийн тохирогоо хийцэн байсан биш үү дээ гэсэн хард төрж байна. За ойлголоо. Зэрэгчтэй мэдээллийн авч бодисруулж нэг юм та бүхэндээ хатан туулан хамгааллын хөдөлгөөн одоо иргэдийн жагсаалт дээр шууд амжуул үрлээ. За иргэдийн ерөөсөө хүсэж байгаа зүйл гэвэл Улаанбаатар хотын ундны усны нөөцөд нэгдүгээрт нөлөөлөх байгаль орчны үнэлгээ хийгдсэн үү? Хоёрдугаарт гэвэл одоо энэгээр байгаа ерөөсөө тухайн одоо зөвшөөрлөн гараагүй байхад ингээд үйл ажиллагаа явуулаа шууд буруусуудыг нь хядаад туулгалын буруусуудыг бүгдийг нь хядцсан байна гэх мэдээлэл өгч байна. Өргөжлүүлэн бас тухайн одоо энэ туулгалын одоо урсгад яаж нөлөөлөх вэ тухайн үнэлгээ болгоныг нь тодорхой нээлттэй мэдээлэлсэ гэж иргэдийн зүгээс хүсэж байна. Нөгөө сайтын сурвалжлах баг туулгал хамгааллын хөдөлгөөн дээр шууд амжуул үргэлээ.